Сайн байцгаана уу? Солонгоо гişнэ. Бид нэр өнгөрсөн саруудад Соломон хааны тухай сурсан тийм ээ. За. Тэгвэл Соломон хааныг хүртэл Израиль маань агуу Израиль. Бүх улс, бүх нэгдсэн улсын хаан тус гэж явдаг байсан байна. Бүх Израилийн агуу хаан Соломон. Бүх Израилийн агуу хаан Давид. Бүх Израилийн агуу хаан анхны хаан Саул гэж явдаг байсан байна. За, бид нэр Соломоны талаар үзэнтэй. Соломон хаан маань хаан болмогцоо Бурханаас мэрэгэн ухааныг гуйгаад тэгээд маш их нэр алдартай хаан болсон шүү дээ. Он жил өнгөрөх тусам Соломоны нэр алдар төвгөн тархаад Соломон маань маш их эд баялагтай, маш их алт эрдэнэс мөнгөтэй, агуу нэр хүндтэй хаан болсон байна. Түүгээрч барахгүй маш олон төмөр цэрэгтэй тийм ээ. Мундаг төмөр тэрэгтэй, мундаг цэргүүдтэй болсон. Тэр цэргүүдээрээ өөрийгөө тойруулж хамгаалуулдаг. Тийм мундаг хаан болсон байна. Тэгээд Соломон хаан маань 1000 их нэртэй болсон тухай бид нар бас сурсан тийм ээ. Соломон хаан тэдгээр 1000 их нэрийнхаа үгэнд маш сайн ордог байсан учраас тэдгээрийн хүндэлж мөрөгдөг хиймэл шүтэнүүдэд Соломон хаан үйлчилж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө итгэдэг амьд бурхныг орхиод эхнэрүүдийнхаа итгэдэг хиймэл шүтэнүүдэд мөргөж тэдэнд дахил өргөж эхэлсэн байна. Харин энэ төр төрхийг хараад бурхан ууралсан болов? Мэдээж бурхан маш их ууралсан. Соломон хаанд урам нь хугарсан байна. Бүгдээ хамтдаа 1-р хаа 11-ээс 13 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэгэхэд эзэн Соломонд нэгэнд чи үүнийг үлдэж миний гэрээг бас чамд тушаасан журмыг минь сахиагүй учраа би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч зарцад чинь өгөх болно. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй. Харин чиний хөвгүүний гараас би үүнийг тастан авах болно. Гэвч би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй. Харин өөрийн бол Давидын төлөө ба өөрийн сонгосон Иерусалимийн төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлтлаа. Амен. За, тэгвэл нэгдсэн Израиль улс, бүх Израиль улс маань Соломон хааны үед үнэхээр агуу байсан боловч Израиль улс маань хуваагдчихсан байна. Өмнөд ба хойд гэж хуваагдсан. Гэхдээ энэ нь Соломоны цаг үед тохиолдсон юм болов? Соломон хиймэл шүтээд тэдэнд дахил өргөж байх үед бурхан удаадаараа Соломонд сануулж ирсэн байна. Чи ингэж болохгүй. Чи гимших хэрэгтэй. Чи буцаад над руу ирээрэй гэж хэлсэн боловч Соломон бурханы үгийг юусоо сонсоогүй. Тэгээд бурхан өөрийн иш үзүүлэгч Ахиягаар дамжуулаад Соломонд үгийг альцсан байна. Би чиний 12 овгийг 10 ба 2-оор нь хуваах болно. Буюу чиний хаанчлалыг би хуваах болно. Тэгээд хуваасныгаа чиний зарцад өглүүлэн үлдээх болно гэж айлцсан байна. Гэсэн ч Соломон энэ үгийг бас ойшоогоогүй. Ингээд Соломон маань өндөр насыг наслаад насан өд болохдоо өөрийнхөө Рехобоам хаан ширээгээ өглүүлэн үлдээсэн байна. За ингээд Рехобоам маань бүх Израилийн хаан болсон байна. За ингээд Рехобоам маань хаан болоод удаагүй байж идэл Соломоны зарц байсан Робоам хурж ирсэн байна. Ахия иш үзүүлэгчийн айлцны дагуу бурхан Соломоны зарц Робоам 10 овгийг тасалж өгсөн байна. Тэр 10 овгийн төлөөлөгч нар Робоамтэй зөв Соломоны хүү Рехобоам хаанд бараалхсан байна. Хаан та амар юмд байна уу? Танд айлтгал бидэнд байна. Соломон хааны цаг үед бид нар Бурхны өргөөг барих гэж бас Давид хааны байгуулсан энэ агуу хотыг сэргээн засварлах гэж бид маш их хөдөлмөрлөлөө.
бас бид нар маш их татвар төлж байгаа учраас та энэ бүх дарамт, энэ бүх зовлонгоос биднийг жоохон ч ихсэн чөлөөлж өгөөч ээ. За байц. Би бодъё. 3 хоногийн дараа над дээр ирээрэй. Би 3 хоногийн дараа хариултыг өгөх болно. За, мэдлээ хаантаа. За, ингээд Рехобоам хаан маань Соломон хааны цаг үед амьдарч байсан, Соломон хаанд зөвлөдөг байсан өндөр настай түшмдүүдийг ордондоо дуудаж ирээд асуусан байна. Иробоам гэдэг нөхөр 10 овгийн төлөөлөгчийг дагуулад над дээр айлчлан ирлээ. Тэгээд надаас ингэж асуулаа. Эцэг Соломоны минь бидэнд буулгасан хүнд буулгаас биднийг чөлөөлж өгөөч ээ. Энэ бүх татваруудаас та биднийг хөнгөлж өгөөч ээ. Чөлөөлж өгөөч ээ. Бид маш их ядарч байна, маш их зүдэрч байна. Одоо биднийг дахин битгий нэмж заваагаач ээ гэж альтлаа. Би эдгээр хүмүүст би юу гэж хариу өгөх вэ гэсэн чинь Соломоны ахмад настай түшмдүүд нь та тэдгээр хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй, хүлээж авах хэрэгтэй. Тэгхийн бол Израиль улс тэр аяараа танд дуулууртай байх болно. Таны бүхэн үхтлээ үнэнчээр дагах болно гэж хэлсэн байна. Рехобоам хаан бодож за тэгвэл та нар гарчээ. Би өөр хүмүүсээс бас зөвлөгөө авъя. Ингээд Рехобоам хаан өөртөөгөө нас чадсан залуу түшмдүүдийг ордондоо дуудаж ирээд дахиад нөгөө асуултаа асуусан байна. Иробоам гэдэг нөхөр над дээр айлчлан ирээд надаас эцэг Соломоны минь бидэнд буулгасан хүнд буулганаас биднийг чөлөөлж өгөөч ээ. Биднийг энэ их дарамтнаас энэ их татвараас биднийг чөлөөлж өгөөч ээ гэж хүслээ. Би тэднэрт юу гэж хариулвал зохилтой билээ гэж асуусан чинь нөгөө нас чадсан залуу түшмдүүд нь юу гэж хариулсан гэж? Хаантаа юу ярина вэ? Харин ч та эцэг Соломоноосоо илүү чанга хатуу гараар энэ Израиль улсыг захирах хэрэгтэй. Та зөөлөн байж болохгүй ээ. Та маш хатуу байх хэрэгтэй. Тэгэх юм бол эдгээр хүмүүс танаас айгаад танд захирагдах болно шүү дээ. За ойлголоо. Ингээд 3 өдрийн дараа Рехобоам хаан дээр Иробоам маань 10 овгийн төлөөлөгчөд дагуулаад дахиад альсан. За хаантаа таны шийдвэрийг бид сонсох гэж ирлээ. За би бодож нэг хариу оллоо. Би та нарыг энэ буулганаас чөлөөлж чадахгүй. Би харин эцэг Соломон маань та нарыг чанга гараар атгаж ирсэн бол би түүнээс ч илүү чанга гараар та нарыг өдөрдөх болно. Би илүү хатуу чанга хаан болох болно. Тэгжиж энэ ус надад захирагдана шүү дээ. Энэ үгийг сонсоод Иробоам маш их урсан. Түүнийг дагаж ирсэн 10 овгийн төлөөлөгч нар ч гэсэн маш урсан. Юу гэсэн үг вэ? Бид нар яаж ийм хатуу дарамтандор амьдрах хэлээ? Бид нар энэ хаалыг дагах хэрэг юу нь байна уу биднэрт? Би лав энэ хаалыг дагаж чадахгүй. Энэ хаал бид нар үйлчилж чадахгүй гэд явсан байна. Тэгээд нөгөө Иробоамыг дагсан 10 овгийн захирагч нар маань Иробоамыг шинээр хаан болгон тасалсан байна. Та юу нь биднийг захирчих төө. За ингээд Иробоамыг хойд Израилийн хаан болгон тасалсан байна. Ингэснээр Бурхны айлцны дагуу Соломоны гим нүглээс болоод гим нүглийнх нь үр дагавар яасан байх нь? Израиль улс маань ингээд Израиль улс байсан бэ. За энэ Израиль улс маань хойд Израиль, өмнөд Юда гэж хоёр хуваагдсан байна. За тэгээд Иробоам маань хойд Израилийн хаан болсон. Харин Рехобоам буюу Соломоны хүү өмнөд Юдагийн хаан болсон байна. За ингээд Израиль улс маань хоёр хаантай болсон байна. Хоёр хаантай болсон чинь яг хоёр хоорондоо маш их тэрсэлтэн тийм ээ. Хин нь илүү хүчтэй, хин нь илүү мэрэгүү хаантай вэ гэж маш их тэмцэлтэн. За харин өмнөд Юдад
Соломоны барьсан ариун сүм байсан байгаа. Иерусалим сүм байсан байгаа. Израиль хүмүүсийн онцлог нь, Израиль хүмүүсийн амьдралын номер 1 зуршил нь Бурханд мөргөл өргөх байсан тийм ээ. Гэтэл бүх Израиль маань өмнөд ба хойд гэд хуваагдсан учраас хойд Израильд амьдарч байгаа хүмүүс маань Бурханд мөргөл өргөхийн тулд өмнөд Юуда руу явдаг байсан байх юм шүү дээ. Яагад гэвэл өмнөд Юудад Иерусалим сүм байдаг байсан учраас хойд Израилийн хүмүүс тэмээгээ унах нь унаад, илжигээ унах нь унаад өмнөд Юудад очоод Бурханы ариун сүм Бурханд мөргөл өргөдөг. Бурханд дахил өргөдөг гэсэн байна. За энэ байдлыг хараад Иробам хаан маш их урсан. Би ингэж байгаад ард түмнээ алдах нэ. Манай хойд Израилийн ард түмэн ариун сүмд очиж мөргөл өргөнө гэх нэрээр Рехобамын хүмүүс болчихвол яана. Миний уус жижигхэн болчихвол яана. Миний ард түмэн Рехобамын хүмүүс болчихвол яана. Ингэж болохгүй. Ямар нэгэн арга байх л ёстой. За ингээд Иробам хаан маань хойд Израилийн Бетел, Дан гэдэг газарт хин шүтээнийг босгосон байна. Тэгээд ард түмнээ цуглуулад за хойд Израилийн ард түмээ энэ бол та нарыг итгэдэг бурхан байна. Та нар энэ бурханд мөргөл өргөх хэрэгтэй. Энэ бол бидний өнөө хүртэл итгэн дагсаар ирсэн бурхан энэ байна. Жажажан. Бүгдээрээ энэ бурханд мөргөцгөөе. Энэ бурханд дахил өргөцгөөе. Гэт Иробам маань хойд Израилийн Бетел, Дан гэх газруудад хин шүтээнийг босгосон байна. Тэгэнгүүт хойд Израилийн хүмүүс өмнөд Юуда руу явах шаардлага гарах уу? Гарахгүй тийм ээ. Хойд Израилийн хүмүүс манай хаан энийг бурхан гэж байгаа чинь нэрээ энэ манай бурхан юм байна гэд хойд Израилийн хүмүүс өмнөд Юуда руу явхаа болчихсон. Хойд Израильда Иробамын босгосон хин шүтээнд мөргөж эхэлсэн байна. Ингэснээрээ хойд Израилийн хүмүүс амьд бурханд мөргөл өргөдөг гэдэг зүйлээ мартаж эхэлсэн байна. Тэд нар хин шүтээнд мөргөж тэдэнд үйлчилж эхэлсэн байна. Тэглээгээд өмнөд Юудагийн хүмүүс бурхны өмнө зөв амьдэрсэн болов? Рехобамыг дагаад зөв амьдэрсэн болов? Энэ мэдээг сонсоод Рехобам ч гэсэн өмнөд Юуда дээр бурхны ариун сүм байсаар байтал Рехобам хаан маань Иробам хааныг дуурайгаад тэнд бас хин шүтээнийг босгосон байна. Энэ бол бидний итгэдэг бурхан байна. Бид нар энэ бурханд үйлчлэх хэрэгтэй. Энэ бол биднийг аварсан бурхан байна гэд өмнөд Юудагийн хүмүүсийг ч гэсэн хин шүтээ шүтгэд хүргэсэн байна. Түр хүүхдүүдээ бурхан энэ зүйлийг хараад баярлах болов? Бурхан маш их хилэгнээд Израилийн маш олон овог аймагуудаас маш олон хүмүүсийг өхүүлсэн байна. Харин бурхан Давидын гэрийг амьд үлдээсэн байна. Бурхан бүгдийг нь устгаагүй байх нь шүү дээ. Бурхан Давидын гэрийг үлдээсэн. Яагаад гэвэл бурхан Соломоныг амьд байхад нь амласан тийм ээ. Чи хичнээн их гэм нүгэл үйлдсэн ч гэсэн би өөрийн зарц Давидэд амласан амлалтаа мартахгүй. Чи хичнээн гэм нүгэл үйлдсэн ч гэсэн би Давидын гэрийг амьд үлдээх болно гэж хэлсэн тэр амлалтаа бурхан биелүүлсэн байна. Тэгвэл хүүхдүүдээ бид нар гэм нүгэл үйлдэх үед гэм нүглийнхаа үр дагаврыг заавал хүртдэг байна. Тэгвэл гэм нүгэл үйлдээд ингээд бид нар өвхлөөр дуусах юм уу? Үгүй тийм ээ. Бурхан биднэрт маш их хайртай учраас тийм ээ. Бурхан биднийг уучлж өршөөдөг. Яг л Давидын гэрийг өршөөсөнтэй адилхан. Бурхан Давидын гэрийг амьд үлдээсэнтэй адилхан. Бурхан бидэнд амласан амлалтаа заавал биелүүлдэг бурхан байна. Тэгвэл бүгдээрээ эдгээр түүхээс хоёр зүйлийг санацгаая. Нэгдүгээрт нь гэм нүгэл заавал бид нар гэм нүглийнхаа үр дагаврыг хүртдэг байна.
Хоёрдугаар бид нар хичнээн гим нүгэлтэй ч гэсэн Бурхан аавынхаа өмнө гимшгэн бол Бурхан биднийг өршөөдөг, уучилдаг. Биднийг инэрдэг Бурхан байх нь. Яг л Давидын гэрийг амьд үлдээсэнтэй адил. Тэгвэл бүгдээрээ хамтдаа тэр хайрын Бурхан эзэнтэй талархаад залбирцгаая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Соломон хааны түүхээр дамжуулаад түүний хүү Рехобоам мөн хойд Израилийн хаан Робоамын түүхээр дамжуулаад бидэнд олон зүйлийг ойлгуулж өгсөнд баярлалаа. Бид нар хиймэл шүтээг Бурхан таны өмнө гим нүгэл үлдэх үед эзэн бид нар гмийнхаа үр дагаврыг заавал хүртэх болно гэдгийг ухааруулж өгсөнд баярлалаа. Гэсэн ч гэсэн бид нар ингээд дуусах биш. Гим нүглээ таны өмнө гимшдэг байлгаж өгөөч. Тэгхийн бол та бидний гим нүглийг уучилж өршөөдөг Бурхан гэдгийг бас Давидын түүхээр дамжуулан ойлгуулж өгсөнд баярлалаа. Давидын гэрийг амьд үлдээсэн шиг Бурхан эзэн танд итгэдэг олон хүмүүс Есүс танаар аврагдахад та туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.